Бодит туршлага бодит түүхүүд. Globus podcast. Тэгээд одоо би айлгцсан чинь. Зүгээр хэн нэг айхтар шүүмжлээд байхгүй, хэн нэгэнд айхтар зөвлөгөө болоод байхгүй, зөвхөн өөрт тохиолдсон өөрийн нүдээр харсан юм бол амьдад хэн нэгэнд тус дэм болчих болов үгүй болов бид тэрийг сайн мэдэхгүй байна. Тэгээд өөрсдөө хүмүүс яаж тусгаж аавн тэрнгээр л хүн надыг ойлгоод ингээл бодох байх гэж үзсэн. Зөв маш зөв. Бодтой өөрийн туусан замаар ярих гэж байгаа тэрнээс ш. Яа бүх цагаач тэрхээрээ ийм замаар туулдгаа гэсэн юм байхгүй. За манай дугаар эхэлсэн байж байна. За сайн нөө эхний ээлжинд сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. За манай өнөөдрийн мэнд зочин ярьслага эхлэхээс өмнө ингээд тавчхан тайлбар хэлжлээ. Энийг нь би оруулъя гэж бодож байна. Ер нь бид нарт бодтой ийм энгийн үнэхээр байгаа амьдралаа ярьдаг зочид их сонирхолтой бас сайхан байдаг. Тийм болохоор манай өнөөдрийн зочин 1999 оноос хойш одоо Монголоосаа гарсан Бажгаа гэд залуу байж байгаа. Бажгаа би хоёлоо болохоор чи гэд яриад идэг. Подкаст дээр чи гэхүү би таныг таавгаа гэдэг үү? За надад тийм хүн сурч тийм байхгүй. За энэ хин Бажгаа гэж ярих юм за. Окей. Угсаа нас өөрлөсөн шүү дээ. Би Бажгаас хамаагүй залуу. Бажгаас хамаагүй дүү. Окей яа. Угээ би тамаг яаж мэдсэн гэхлээр зэрэг чи нэг 90-ад оны сүүлээр ирсэн гэж бодохоор чинь ойролцоо насных л байх гэж бодсон. 90-ад оны сүүлээр 10-таад ирсэн юм уу 20-таад ирсэн юм уу гэх тэрэнд чинь шал ялгаа байна да бас. Бага. Тийм. Тэгтээ яг ойролцоо л дүгнэлт хийгээд байсан болохоор хүн болон өөрийнхөө өнцгөр имийг хардаг гэдэг. За манай өнөөдрийн дугаар маш сонирхолтой дугаар болно гэж бодож байна. Яг тэгэхээр сүүлийн үед ер нь Европ болон Герман ер нь Монголд ч гэсэндээ энэ цагаачийн асуудал цагаачт гэдэг ингээд цагаачтын асуудал гэж энд их сүүлийн үед их яригадаад байна. Гэхдээ энэ цагаачлал гэж юу юм, дөрвөсөд гэж юу юм, энэ ямар замыг тулаад явж байгаа ингээд энэ сэдвээр ер нь хөндөж ярихаар нэг зочныг урьсан байж байгаа. Тэгээд Бажгаа маань сайхан би хэлсэн 1999 оноос хойш ингээд Монголоос гарсан Герман, Швед, Финланд, Нидерланд, Англи, Ирланд, Норвеги гэдэг ингээд маш олон орнууд амжиж явж исэн түүхтэй юм байлээ. Тэгээд 25 дахь жилдээ цагаачийн бүртгэлтэй ингээд амьдарч байна гэж ойлгосон зү Бажгаа? Мөн. Тэр чигээрэл цагаач байна одоо. Ерөөсөө тэгээд цагаачаар хүүхдүүд маань цагаач болсон зарим нь тэгээд яхаа нэг зүйлийг би анзаархад миний хувьд бол Монгол хүмүүс бол Монгол хүн түүнээс ямар статус ямар одоо бүртгэлээр ирсэн оюутан ажиллаж байгаа цагаачд надад бол тэгж ялгаж хардаг ерөөсөө тийм байдаггүй. Өөрөөсөө харин хэд гурван цагаач гэсэн бүртгэлтэй хүмүүстэй таарахад ахын цагаач шүү гэд өөрөө ингээд тодруулж хэлдэг. Тэгэхээр бас нэлээд эмзэглэж явдаг юм болов уу гэсэн мэдээж тийм сэтгэл төрдөг. Тэгээ өнөөдрийн дугаарыг ингэж эхлэе гэж бодож маш олон юм ярьчлаа. Бид нар Монголдо ингээд амьдарч байхдаа ингээд маш хязгааргүй өргөн гоё энэ тэр уудам тал нутагта хүснээр амьдардаг шүү дээ. Тэ ер нь эрхчлөө юу юм бэ? Эрхчлөө гэж юу байдаг юм бэ гэдгийг бүрэн мэдэрсэн хүмүүс ирдэг гэж би боддөө. Миний хувьд ч ер нь тийм байсан. Гэхдээ Монголдо амьдарч байхдаа би тэр эрхчлөө гэж юу юм бэ гэдгийг аль бүрэн ойлгоогүй ирсэн байгаа байхгүй. Тэгээд ингээд хилэндээс даваад гадны оронд ингээд ирэхэд бүх юм ингээд толгой дээр ирээд одоо хууль дүрмэн захирагдж явна тий ёс зүй орчин шал өөр гэх мэтчлэн. Тэгэхээр миний чамаас асууж байгаа юм юу гэхээр энд ирээд одоо цагаачийн хувьд маш олон дүрм журмд баригдаад ингээд амьдрахад ер нь сэтгэлд чинь ямар мэдрэмж төрдөг вэ? Яг наадах чинь хамгийн гэдэг чиний хувьд ер нь юу юм бэ? Яг наадах чинь ерөөсөө би наадах чинь л одоо бодоод ерөөсөө их нутагтаа очиж яг чиний саяны хэлээд байгаа эрхчлөөтэй хөдөө нутагтаа өргөн удам газар нутагтаа эзэн шиг амьдрыг гэсэн л хүсэл зоригтой болдгийм байна. Тэр нь юун дээр мэдрэгдэж чинь л гэж чи асуугаад байна шүү дээ. Мөн үү? Зөв. Ер нь эрхчлөө гэж жинхэнэ эрхчлөө гэж ер нь чиний хувьд юу юм? Хүн болгон өөрөөр тодорхойлох байх тийм ээ. Миний хувьд эрхчлөө гэвэл хүнд их орон л байдаг юм. Надад тэг санагдсан. Хэдий Германд эрхчлөөтэй байгаад их орондоо байгаа юм шиг байж чаддаг. Ямар нэгэн хуулинд баригдгүй Монгол ч гэсэн хуультай л да.
Гэтэл их орноос санана гэдэг юм уу юу гэдгийг ерөөсөө их орн л бодогддөг юм байна. Тий. Тэгэхээр одоо их орноор хязгаарлагдана гэж ойлгох юм уу та? Эрхчлүүд. Миний хувьд би тийм эрдэмтэн номтой хүн биш болохоор зэрэг би чамд төгс хариулт өгч чадахгүй шүү дээ тийм шүү дээ. Төгс хариулт гэж миний хувьд байхгүй, хүн болгон өөрөө юм хариулдаг тийм ээ. Хариулна. Тэгэхээр хариулт болгон миний хувьд бол үнцэнтэй. За маш их баярлалаа. Тэгээд би ч гэсэн маш сайн ойлгож байна. Эх орон ер нь гэр орон тий эрх чөлөө бүгд дор бүр нэг зүйлийг бас бодож байгаа хаа гэж бодож байна. Тэгээд анх ингээд ирж байхдаа өнөөдрийн өнцгөөс ингээ харахад эх орон шиг чухал зүйл байхгүй. Эх орон яг эх орон гэж одоо миний эрх чөлөө гэж ингээд ярьж штэ та тий. Гэтэл магадгүй зарим сонсогчд маань үнэхээр эх орон чинь эрх чөлөө чи юм бол яагаад эх орноо ардаа орхиод бусдын нутагт цагаачлаа гэдэг ингээд ирсэн бол гэж асууж иж магадгүй. Эдийн засаг талаар бодлоо шүү дээ. Эдийн засгийн шалтгаанаар гарч ирсэн байна тий. Тий, эдийн засгаа сайжруулах гэж ер нь миний хувьд Европод гэдэг юм уу гадаадд амьдарч байгаа хүмүүсийн 100-ийн 90-с илүү хөв нь ер нь эдийн засгаа сайжруулах гэж Европ гарч байгаа. Мэдээж болох чинь тий. Хэрвээ мөнгөтэй хүмүүс эдийн засгийн эрхчлөөнд орцсон хүмүүс байх юм бол энд цагаачлаад байх, амьдраад байх шаардлага байхгүй. Мэдээж яг үлдсэн үн юу вэ гэхлээр зэрэг хайр сэтгэлээ дагаад, хайр дурлалтай хөтлөгдөөд, эсвэл үр хүүхдтэй дагаад ч гэдэг юм уу иймэрхүү байдлаар л энд ирсэн баг. Би тэгж л ойлгож байна. Бусдаар бол эрхчлөө Монголд л шүү дээ. За манай Монголд байгаа зарим хүмүүс бас жоохон ташаа ойлголттой байдаг тийм ээ. Одоо Европын орнуудад очих юм бол нийгмийн халамж өндөртэй, ялангуяа Германд ирчих юм бол одоо цагаачдын амьдрал дээшлээд явчих боломжтой гэдэг ингээд жоохон ташаа ойлголттой итгээд ингээд ямар нэгэн зүйлд итгээд ингээд ирж байгаа шиг. Тэрийг маш удаан амьдарч энд удаан амьдарч их орны тэр эрх чөлөө их орн гэдгийн үн цэнийг мэдэрдэг юм шиг санагдсан надад. Тэгээ миний Монголд байхдаа бодлол би ч бас тэгж л бодно. Бачаа миний асууж байгаа зүйл уучлаарай би яриг нь тасалчлаа. Миний асууж байгаа зүйл юу вэ гэхээр Европт амьдрахад ер нь олон төрлийн нийгмийн нэмжлэг байд юм байна. Ялангуяа одоо Германд дөрвч болоход их амархан байдаг ч гэдэг юм уу тийм ээ. Ямар нэгэн зүйлд итгээд ингээд амг байдгаа зарим нь зараад өрөөд мөнгө цаас олгоод ингээд ирж байна тийм ээ. Тийм энэ бол нууц биш сэдв. Тэгэхээр миний асууж байгаа зүйл юу гэхээр чи өөрийнхөө туршлагаас энийг ер нь яаж дүгнэж харж байна? Тэгээ энэ ийм төвхтэй эргэцэн орчинд ирж байгаа хүмүүсийг юуг анхаарч, юуг маш сайн шийдэж гараарай гэж зөвлөх бол. Ирээд шууд ажилд орчин, шууд мөнгө хураагаад эхэлчин гэсэн бодлосоо салах хэрэгтэй юм шиг санагдсан тий. Энэ чинь дивачингийн орн биш шүү дээ. Адилхан л хүмүүс бүгд л ажиллаж хөдөлмөрлөж байгаа. Тэгжээж л яг уу тэтгэмжийн хувьд мэдээж биднэрт бол илүү л их л одоо тэтгэмж ядуучуудтай тусалж байгаа л да. Гэхдээ энэ орны хувьд бол бас мэдээж бид нэр бол хамгийн 9% нь бол хамгийн заримдаа муу юугаар л явна гэсэн үг биш үү? Одоо хууль дүрм гэдэг юм уу юу гэдэг юм бэ чинь те хамгийн муу төвшнөөс л эхэлж явна шүү дээ тий. Муу төвшин гэхээр манай сонсогчид юу гэж ойлгохгүй? Эмнэлгийн тусламж олддог юм байна гэж ойлгохгүй, хоол ундны хамсалд орд юм байна гэж ойлгохгүй, байр савны асуудалтай гэж ойлгохгүй. За тэрийг одоо юу гэж тайлбарлах вэ? Эднээс цагаачдын өгж байгаа тэгэхээр л одоо би нөгөө нэг цагаачийн амьдралыг ярьж ижил ямар байдаг гэдгийг л ойлгох шүү дээ. Тийм биз дээ. За энд цагаачлаа. Цагаачлаад ирлээ. Мэдээж нийтийн ийм байранд
байрладаг. Тийм ээ. Хэдийн хугацаагаар? Энэ ер нь бол нэг доотлон л бараг нэг 6 сараар. Гэр бүлтэй хүмүүс тийм арай нэг хурдхан. Тэгтэл ер нь нэг 6 сараар нийтийн байранд байрлана гэсэн. Тэр нь нийтийн байр нь ямар байх уу гэхээр одоо эрэгтэйчүүдийн байр гэж байна, эмэгтэйчүүдийн байр гэж байна, гэр бүлийн байр гэж байна. Гэхдээ ихэнхдээ эмэгтэйчүүдийн байр, гэр бүлийн байр хоёр бол ерөнхийдөө нэг байна гэсэн үг тийм. Тэгээд тэндээ нийтийн хоолтой карманы мөнгө гэж нэг 7 хоногт нэг 47 евро ч үлээ тэр хавцаа өгдгийн тийм 7 хоног болгоно. Нэг хүний хүүхдэд талаар нь ч үлээ би бас яг сайн мэдгүй хүүхдийг тийм тал хавцаа ингээд өгдөг. Тэгээд тэнцэнэ өдрийн 3 хоолтой хаа тийм 3 хоолтой тийм. Ингээд хоолоо идээд тэр карманыхаа мөнгөөр одоо чи юу яана гэсэн ийш тийшээ явах плетэ худалдаж авна, өөрийнхөө хэрэгцээтэй бүх зүйлийг худалдаж авна. Зөвхөн хоол байрыг л тэндээс даана. Одоо цахилгааны мөнгө төгрөгдүүлэхгүй. Тийм байдлаар үргэлжилж байгаа. За тэгээд 6 сарын дараагаас эхлээд одоо эцсийнхаа байранд ингээд хуваарлагдана гэсэн үг л дээ. Тэр нь болохоор зэрэг бас л ялгаа байхгүй. Ирчүүдийн байр, эмэгтэйчүүдийн байр, гэр бүлийн байр гэл. Тэгэхдээ энд ёстой нэг аз үзэн гэдэг шиг ямар байранд хуваарлагдах нь ёстой тухайн аз л мэднэ. Яг гэр бүл тэр байранд ийм байранд байна гэсэн юм бол байхгүй. Зарим хүмүүс гэр бүл болохоор зэрэг бүр ийм гоё герман хүмүүстэй адилхан юм хаус-маусанд явуулчихдаг тийм 3-4 өрөө ийм байранд. Тэгэл сайхан хүүхдүүдтэйгээ яг герман хүмүүстэй адилхан ингээд ажиллаж амьдраад явах юм байл. Боломж. Зарим нь болохоор яг нэг анхны нэг хуваарлагдсан нийтийн байр шиг ийм байранд яваад орчдөг тийм. Эрэгтэйчүүд нь чиглэсэндээ ерөнхийдөө бол бараг ялгаагүй эмэгтэйчүүд нь голдуу л ерөнхийдөө нэг ийм нийтийн байранд. Яг хуу давуу тал нь гэх юм бол гэр бүл юу яана гэсэн үг л дээ. Хуваарлагдана гэх юм уу те. Гэр бүлээр хамтдаа байх боломжтой. Хамтдаа байх боломжтой тийм ингээд нэг юм галтгоо одоо юу гэдгийг нөгөө ариун цэврийн өрөөмөр нь одоо юм бусдтай нийлэхгүй байх юм боломжтой ихэнхдээ. Тэгтээ тэр чинь тэгэл аз л ерөнхийдөө тийм. Тэгээд за ингээд тусдаа орчлоо. За тэгэхээр нөгөө мөнгө төгрөг нь яах уу гэдэг тэгэхээр чин зэрэг гэр бүл болохоор зэрэг за ганц бие хүн болохоор нэг миний бодож байгаагаар нэг сонссноор 450-60 евро нэг хүний ийм тэтгэлэг авдаг. Гэхдээ тэнд бол нөгөө юу төлөхгүй. Байр тогны мөнгө бол төлөхгүй. Зөвхөн энийг өөрийнхөө хувийн хэрэгцээнд л зориулна. Хоол ундандаа зориулна, хувц сумрандаа зориулна. Тэгээд одоо тэр унаа унштай нийтийн унаа нөгөө автобус унааны юу вэ? Тэрэндээ плетэндээ зориулна гэсэн. Гэр бүл болохоор зэрэг одоо жишээ нь аав ээж хоёр хүүхэдтэйгээд тэгэхээр 460 тэгэл тэр нь хүүхэд нь талаарна гэдэг. Гэхдээ гэр бүл болохоор нөгөө 460 чинь бас багасаад нэг 370-80 ч болт юм уу нэг үнээр. Тэгэхээр арай багасаа явчихна гэр бүл. Ингээд ийм тэтгэлэг ингээд аваа явчихдаг. Тэгэхээр энэ дээр хүмүүс Монголд байгаа хүмүүс манаас за Монголд сая төгрөгийн цалин авахгүй байгаа юм чинь тэнд байран цаанаас юм бол тэнд очиод байрны мөнгөө төлүүлээд тэр мөнгийг нь кармалаад суусна дээр юм шүү гэсэн бас бодол орж ирж болох юм тийм ээ. Тэгэхээр эндхийн унаа уншны зардал хэд бол тооцоолоод бодоход 400 евро ойролцоогоор одоо чиний хувьд авч ялаа гэхэд унааны мөнгө сарын төлбөр гэхээр одоо хэд байх вэ? Хоолнд хэд байх вэ гэд хойролт хийхээр хангалттай мөнгө чадах уу? За бас болно. Хүрэн шүү ер нь бол
Ер нь бол үнэлтэй Монголд тэгж ажиллаж байгаа л адилхан л хоол унаандаа ингээл төлөөл ингээл юмгүй үлддэг тий. Энд бол зүгээр энд хурж ирчээд ингээд зүгээр улсын халамжинд ингээд мөнгө аваад ингээд тэгэхээр хэдэн төгрөг зарцуулдаг вэ гэхээр би зүгээр нэг хүний гэр бүлийг би бас сайн мэдгүй нэг хүний юугаар л үзэл та. Өөрийнх нь жишээн дээр тасаад ярьсан арай их боддог тий. Өөрийн жишээ гэхэлэр би нөгөө ажил хийж байгаа болохоор нөгөө улсаас тэтгэлэг авдаггүй болохоор зэрэг би бас зарим бас яг нарийн сайн мэдгүй. Тэгвэл ингээд 460-ыг авлаа гэж үү. Тэгэхээр сарын унааны хөлс болохоор өмнө 49 евро байсан, сая он гараад 58 евро болсон сурагтаа тий. За тэгэхээр нэг 400 өргөтэй өгөөтэй мөнгө үлдэн. За хоолнд нэг хүн болвол дунджаар за нэг арай гайгүй идчихүүлээ да гэхэд нэг 200 гарах юм уу та тий. Тэгэхээр цаана нэг 200 өрхгүй евро үлдэн. Энд чинь тэгэл утасны төлбөр орно. Тэгэл эрүүл мэндийн даатгал яах вэ? Эрүүл мэндийн даатгал юм байна. Яг үн наадах ч бас их чухал асуудал. Эрүүл мэнд улсаас төлнө. Тэг хамт ийм юуны Германы ийм даатгал хийгээд өгчдөг. Өмнөөс чинь улс бүх асуудлыг чинь юу яагаад ингээд даатгалын карттай учраас ингээд дуртай имлэгтэй очоод өөрийгөө ингээд юу яаж яах эрхтэй болчихно. Өөрийнхөө эрүүл мэндийн асуудлаар хандах хэрэгтэй болсон. Гэхдээ одоо ийм болцсон. Эндээ одоо нэг 2-3 жилийн өмнөөс юм уу та Герман цагаачлалын эрүүл мэндийн асуудалтай юу яагаад маш их мөнгө зарцуулаад энэ чинь улс төлж байгаа шүү дээ. Ингээд зэрэг баргийн төлөгчдийн мөнгөөр одоо төлж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр зэрэг баргийн өвчнийг ер нь бол тоохоо болчихсон. Чи бараг л ер нь үхэж хатчин л тудлаагүй бол зүгээр ер нь бол тэгэл ингээл ер нь байж ах бол бараг ийм бид нар ч гэсэн бараг ингээл байж ингээд эрүүл мэнд өмнө нь бол ерөөсө жоохон ханаад үргэхэд л ерөөсө та энийг аваад энийг ингээд үггээл ингээл ресепт бичээл өгөн тэр ресептийг ингээл өгөөл улсаас аптек дээр очиод өгдөг. Тэгэл ингээл үнгүй юм тэр авчдаг. Одоо бол ер нь маш нарийн шалгуураар орж ингээд баргийн өвчнийг чи тэн дээр очиод ингээд эмчлүүл гэж юу яах. Тэр эрүүл мэндийн карт нэг ёсондоо өхөө болцсон нэр тий. Тэгэхээр эрүүл мэндэд яаж одоо хандах уу гэхлээр одоо нийгмийн ажилтнанд тэгэхээр танд миний энэ өвдөд байна тэр өвдөд байна гэхлээр нийгмийн халамжийн хүн чамайг тэр эмчид хандах эрхийг чинь өгнө гэсэн үг. Тэгэхээр ер нь барагтаа бол одоо сонсоход нэрээ тэр нийгмийн ажилтан бол бараг өхөө болцсон бэл тий. Тэгээд тэр эмчинч ер нь бол нэг авч хилцэхгүй тийм за нэг иймэрхүү юм байна. Тэгэл бараг ингээл нэг ийм уул уугаал ингээл ингэж нарийн шинжилгээ өгөөд ингээд ингэдэг байсан. Тэр үе хоцорцсон. За яг энэ дээр бас чухал сэдвэр ярьж байгаа. Тэгээд Европ орнууд ер нь дөрвөсдийн бодлого нь нэлээд чангарч байгаа тийм ээ. Хууль бус энэ одоо маш их зөвхөн манай Монголоос биш маш олон орноос ингээд хүмүүс цагаачлалаар дөрвөсдөр ирж гэн. Тэгэхээр энэ дээр ер нь хязгаарлалт тогтоох зорилгоор хуулиа нэлээд чангалж байгаа. Жишээлх юм бол яг чиний ярьжсэн дээр би бас нэвлэлт хийхэд 12 сард нэлээд чагсаал цуглаан басан төсөлд орд болж исэн. Яг тэр нийгмийн халамжийн сайн дурын болон одоо улсын харьяалгүй ингээ газрууд тэднэр дээр ингээ очиод ийм өвчтэй байна та ингээд туслаач гэгээд ингээ тэд нар тусалдаг байсан бол тэнд олгогддог байсан мөнгөний дүн дээр таналт явагдах гад тэднээс таналт хийгдмээргүй байна гэдэг үндслэлээр одоо буцаад ингээ чагсаалт хийжсэн тийм ээ. Тэгэхээр энэ яхаарахгүй хомигдож байгаа. Энэ бол сайгүй тийм ээ. Мууж болгон дээр ер нь хомигдож байгаа тийм асуудлыг ярьж байна. Тэгээ миний асууж байгаа юм чиний бодлохоор аль дээр 1999 оноос ирээд ингээд маш олон орноор цагаачлал болоод дамжаад явсан юм шиг байна. Гэхдээ энэ дээр бас
Дублины хууль гэж байж байгаа тийм ээ. Нэг тухайн оронд бүртгэлтэй ороод ирсэн бол дараагийн оронд одоо цагаачаар авахгүй. Хэрвээ буцаагаад тэр орондоо за жишээд татвал Германд цагаачаар бүртгэлтэй мөртлөөсөө Ирландд ямар байгаа юм бол гайгүй байж магадгүй гэж одоо ингээ очсноо буцаад биш Ирландд амьдрал гайгүй, Шведэд амьдрал гайгүй байгаа юм. Би Швед рүү явлаа гэдээ ингээ очсон чинь Швед таныг ингээ буцаан тийм ээ. Хин нэг яа тэгэхээр анхны бүртгэл чинь Германд байсан байна гэдэг. Энийг бол олон хүн мэдж байгаа бах. Гэхдээ энэ бас нэг юм байх шиг байна тийм манайхаар хуулийн цорхоо гэдэг шиг. Тухайн буцаад ирэхэд нь одоо Шведэд байж хахад тэр процесс үргэлжилж явахгүй байсараа байгаад хэрвээ 6 сар нь өнгөрчих юм бол дахиад шинээр тэнд одоо бүртгэлд ороод байх боломж байдаг гэж. Энэ дээр ямар мэдээлэлтэй байгаа? Тийм. Энэ их сонин. Энэ одоо жишээ нь чи Францын цагаач Германд ирлээ тийм үү? Герман хүлээгээд авчихна. Тэгээд одоо гар хүрээний чинь хээг аваад тэгээ буцаад юуны Францын цагаачийн газартаа зөвшөлдсөн шүү дээ тийм. Ингээд танахаас ингээд хүн хүрээд ирчлээ ингээд буцааж авахгүй байна гэдэг. Хэрвээ 6 сар өнгөрцөн болвол хуулиараа болвол ерөнхийдөө бол Германд үлдэх ийм шанстай гэсэн. Хүрээгүй болвол буцаад чи Франц руугаа явна гэсэн үг. Тэгэхдээ айгуу сонь. Одоо би ингээд ер нь сүүлд ирж байгаа цагаач нартай багт холбогдчихжээ л та. Тэгээд ингээд за өнөөдөр ингээд чи Франц руу чамайг ингээд Франц руу ч буцаалтчлаа. Одоо юу гэдгийг чи Францын визээр ирсэн байна те. Чамайг энд авахгүй. Тэгэд ингээд Франц руу буцаачлаа. Маргааш тэр хүн яг ерөөсөө өнөөдөр нисэглээ маргааш яг эргээд нөгөө цагаач байгаа газар ирчээ. Би буцаад цагаачлаа гэвэл буцаад тавчдаг. Тэгээд дахиад нөгөө цагаачийн асуудал сэрэгтэй яагаад ирсэн, яасан, юу болсон гэдгийг шалгадаг юм уу яадгийг ингээл дахиад заримдаа үргэлжлэн. Тэгж жагаад зарим нь Германд үлдэх тийм тохиолдол байна, үлдэхгүй ч байх байна. Бүх юм яг тийм бас юу биш, хуулийн дагуу бол биш. Тэгэхээр ерөөсөө заримдаа аз үздэг тийм. Энэ дээр аз гэхээсээ илүү бас одоо тэр нөгөө Дублины гэрээнд гарын үсэг зурцсан улсууд харилцан өөр хүлээсэн байж байгаа шүү дээ тийм ээ. Танай Францаас орж ирсэн одоо цагаач хүн энд ингэж явж байна бид нар буцаана гэд. Тэгээ тэнд гарын хийгээр бүх хаана өгөгдсөн одоо угаасаа хоорондоо эдгээр хамтарч ажиллаж байгаа учраас ингэ мэдж байгаа тийм ээ. Францд ороод ирсэн хүн байж байгаа гэд. Тэгээ Франц руу буцаангууд нөгөө хүн чинь сайн дураараа нууцаар ч юм уу маргааш ингээд хүрээд ирлээ. Тэгэхээр энд хүний эрхийг дээдэлдэг газар учраас за хүний эрхийг дээдэлдэг гэж ярьдаг газар учраас гэж хэлээ тийм ээ. Тийм ээ. Тийм. Тэгэхээр буцаад тэр хүний гудамжинд гарахгүй авж гин. Гэхдээ цааталтаа бас банф буюу цагаачдыг одоо хариуцдаг тэр газарт шалгалт нь хийгдээд явж байгаа. Тэрнээс буруу ойлголттой бас буцаад ирэхээр навчтын мэнэ гэсэн буруу ойлголт төрчихвээ. Тийм ээ. Юу нь бол тэгээд нэг буцаагаад эхэлсэн бол ер нь бол нэг үлдэх шанс айгүй бага л гэсэн үг. Харин 6 сар дотор Францын одоо цагаачдын албанаас Германтай хамтарч ажиллах тэр явц нь удаан байснаасаа болоод 6 сар нь давцсан тохиолдолд энд үлдсэн хүнийг бол жишээ би бол мэднэ. Тэр тийм орчуулгын ажилд явж байсан учраас бас буруу ойлголт төрчихвээ хүмүүс буруу ойлгоод тийм манайхаа. Буцаад ирэх болдго юм авчтыг мэн гэсэн бас ойлголт өгчихвээ. За баярлалаа байж байгаа. Тэгээд ер нь ингээд чиний анх иржсэнийгаа бодоход ямар өөрчлөлт гарсан байгаа вэ? Тухайн үед цагаач гэж бид нар мэддэггүй байлаа тийм ээ. Маш цөөхөн. Би анх одоо тэрийн оюутан байхад нэг 2 ахтай таарлажсэн. Тэгээд Монгол хүн байна гэ сайн байна уу гэд хамаг хөөрхөн хашаа гаргаад ярьсан байхгүй юу? Тэр 2 ахтай. Тэгсэн чинь тэр 2 ах тэр үед гайхажсэн. Чи чинь оюутан хүүхдүүчд цагаач ихээр цогтаачтэй мэдээ чи бид нар үнэхээр хэл усаа мэдэхгүй байна. Байр усаа зараад ингэж ирсэн. Явъя явж болохгүй, үлдэж болохгүй ингэ байж байна. Тэгээд өмгөөлөгчөөс нь захиа ярьсан тэрийг ойлгохгүй ингэ. Тэгэд тэр 2 хүнд би сайн дураараа мөнгө цаас авахгүй туслаад өгөө гэд. Тэгэд тэр 2 ах маш их баярлж байсан. Гэт би анх удаа миний одоо цагаач хүнтэй таарлаад тэгээд тэр хүмүүс оюутнууд ингэ цутаачих ингэ ярихт нь би жоохон гайхажсэн. Нөгөө ойлголт ямар ч ойлголт байхгүй цагаач гэхээр ямар хүмүүс цагаач ярьж байна ямар ч мэдлэггүй л штэ. Тэгээд Монгол
хүмүүс өөрсдийгөө хөрхий ингээ хайрцагцсан явж байгаа байхгүй. Бид нар ямар ч замаар гарсан байж болно шүү дээ. Тийм. Аа. Тийм яг Ямар өөрчлөлтүүд гарсан байж энэ тэр дээр үе өнөөдрийг ингээ харьцуулах. Тэр үед одоо 2000 онд анх би тэгэл Германд ирж ирсэн. Тэгээд тэр үед юу байсан гэхлээр ер нь Монгол хүмүүс юу л гэдэг байсан да. Би минтэйгээ тэгж их одоо харилцаа холбоотой байх нь одоогийнхыг бодох юм бол хамаагүй бага байдаг гэсэн. Ягаад гэвэл тэр үед цагаач гэдэг асуудал ерөөсөө нэг 3-6 сарын хугацаанд л үргэлжилдэг байсан. Тийм ер нь удаатай гэхэд л 6 сар болдог байсан. За тэгэл хогдондоо бол ер нь бол тэгэл 3 сар. Тэгээд энэ хугацаанд хүмүүс юу хийдэг байсан гэхлээр зэрэг голдуул нэг буруу зөрүүл юм хийдэг байсан. Тийм учраас тэгээд маш их хар ажилчид байдаг байсан. Тэр үед Европын холбоо тэгж амар нэгдээгүй байсан болохоор зэрэг хараар хүмүүс айгүй их ажилтдаг байсан учраас нөгөө нэг өөртөө одоо юу хураахгүй зовлон хураахгүй гэдэг тэгээд хүмүүстэй харьцаа айгүй бага байдаг байсан л өөдөөдөөс харж суучвал чи Монгол уу гэж тэгэхээр чин улаанцайн л шууд германаар үүдсэн яриад тэгээд ингээд явцдаг байсан тийм үе. Тэр үеийг бодох юм бол одоо хасаагүй л цагаач нар болсон цагаачаар 10-20 жил амьдарч байгаа хүмүүс ингээд ингэхлээр цагаач ч мэддэхгүй оюут нь ч мэддэхгүй ийм болцсон болохоор ч одоо хийнээсэж айхч үлээд тийм тэгээд бачгаа миний асууж байгаа юм болохоор уучлаарай. Миний асууж байгаа юм болохоор одоо хууль зүйн хувьд ч юм уу одоо нийгмийн янз бүрийн тусалцаа үзүүлж байна тийм ээ. Энэ тал дээр ямар өөрчлөлтүүд гарсан гэж асууж байгаа шүү. Тэр нь өөрчлөгдсөн юм юу гэхлээр зэрэг Герман 16 оноос хойш ажил хийх хэрэгтэй болсон. Тийм цагаач нар нь. Тэр үед ажил хийх хэрэггүй байлаа шүү дээ тийм. Тэгээд тэр үеийн цагаач нар яг оршин суугаа газраасаа өөр аймаг хот юунууд руу явах ирэхгүй байсан. Тэрийг бодох юм бол одоо чи цагаач байлаа гэд чи Герман дотор бол альч хот дүүрэг рүү явах хэрэгтэй болсон. Гэхдээ нийтийн байранд амьдарч байхад хэдэн цагийн дотор байрандаа амьдрахгүйгээр байж болно гэсэн дүрэн байдгүй. Байна. 48 цаг. Юу лээ? 7 хоногт нэг хурж ирж бүртгүүлээд байдаг ч үлүүдээ 2-3 хоногт ч үлүүдээ бүртгүүлээд байх. Тийм боломжтой. Гэхдээ ер нь одоо яг бүх байр гэдэг юм уу, бүх кемп гэдэг юм уу бүгд бас яг адилхан биш. Одоо жишээ нь миний байгаа энэ кемп болохоор зэрэг ер нь бол ерөөсөө манайхаа хурж ирж сарда мөнгө авчаал тэгэл болох болчихсон. За одоо мөнгө нь картаар орж ирдэг болохоор зэрэг ерөөсөө мэдгүй хаана байгаа нь бүү мэд тий. Зарим нь болохоор зэрэг бүр илүү юм манай энэ байр болохоор зэрэг айгу цөөхөн хүнтэй цөөхөн юутай л оршин суугчтай тийм байр л та. Тэгэхээр юу н арай л гайгүй баг. Бүр юм том кемпергүй газар болохоор зэрэг бараг л 7 хоногт нэг удаа ч юм уу тийм заавал хурж ирж бүртгүүлж явах шээ. За баярлалаа. Буцаагаад цагаачдын хуулийн талаар, цагаачдын нийгмийн бодлого, нийгмийн талаар, ер нь амьдралын талаар буцаагаад асуух болно. Бас нэг шал өөр сэдвээр асууя гэж бодлоо. Өөрөө чинь хувийн асуудал гэхдээ өөрөө нээлттэй ярина, бусдаа сургамжлах үүднээс гэдэг жисэн болохоор энэ асуултыг тавихаар шийдсэн байж байгаа. Тэгээд манай зарим хүмүүс манаас ингээд хүний нутаг бид нар манайхан хүний нутаг гэж ярьдаг. Тэ би болж өгөл тэгж хэлэхгүй байхыг боддیں۔ Зүгээр амьдарч байгаа орчин маань гэж хэлье тийм ээ. За энэ ингээ гадны оронд ирээд ер нь жоохон хүнд хэцүү одоо өөрөөр ингээ бодоод ирсэн чинь бас л зарим маань нэг амьдралын нөхцөл байдал хэцүү байдалд ингээд орсноосоо болоод
арх ууж байгаа архинд орсон ингээд харагддаг тийм ээ. Арх уугаад гэр бүлийн одоо асуудал өшөө амьдралаа дээшлүүлнэ гэдээ ирсэн хүмүүс маань ингээд амьдрал нь өшөө дордоод муутцсан гарах бацгүй болцсон юм шиг тийм байдалд орсноос болоод одоо архинд ордог ч юм уу. Тиймэрхүү тохиолдлууд бас энэ тэнд яригдж байгаа энэ тентгийн хотуудад. Тэгээд чиний хувьд болохоор бас хэдэн монгол хүмүүстэйгээ хамт согтууруулахундаа хэрэгэлсэн юм шиг байгаа юм тийм ээ. Тэгээд өөрийн чинь ярьснаар болохоор би хажууд нь харж үзэг болохоор өөрийн чинь л ярьснаар би ингээд сонсогчд маань өөрсдөө яаж ойлгох нь. Тэгээд өөрийгөө хамгаалах зорилгоор тэр хүнд гар хүрээд ингээд бэртээгээд нэг монгол хүнээ бэртээгээд тэгээд энд 20 ангид одоо 4 жил хоригдсон гэж сонссон байж байгаа. Тэгэхээр энэ ямар юм болов? Тийм ээ. Яг уу яриага асуултаа дуусгачих. Тэгээд мэдээж хэрэг одоо гадны оронд 4 жил их чөлөөгөө хориулаад одоо юм 20 ангид байна гэдэг бол нэлээд хүнд байсан байх гэж бодож байна. Тэгээд энэгээрээ дамжуулаад яг ингээд саяны миний хэлсэн одоо гарах гарцгүй болцсон юм шиг явж байгаа хүмүүстэй бас гарах гарц бэдгийн юм шүү гэдгийг одоо энд хүнд юмд орцсон ч гэсэн нэг алтан медаль хоёр талтай гэдэг шиг хэцүү хүнд 20 ангид орцсон ч гэсэн тэндээс юуг ингээд арай илүү амьдралаа би өөрчлөж гэх юм уу тийм одоо урам зориг авч гарах тийм боломж байсан уу? Яг тийм наадах чинь хүний амьдралд угаасаа тэгэл дардан байхгүй тэгэл янз бүрийн юм тохиолдсон шүү дээ. Тэгээд яг би Шведэд байхдаа гэр бүлтэй болцсон байсан. Тэгээд нөгөө нэг давлангийн хөл гэдэг юм чинь надад үйлчлээд тий ингээд би ингээд гэр бүлтэй болцсон байна. Тэгээд одоо би ингээд Шведтэй үлдээ гэдэг ингэсэн чинь үгүй чи заавал Герман руу буцах ёстой гэдэг. Ингээд надад буцаагаад 14 онд 13 онд ч юм уу та тэгээд юу л буцахгүй Герман руу Шведээс. Тэгээд яг гэр бүлээ санаал ингээл сэтгэлийн хатгуулсан байхгүй тийм. Тэгэл архинд ороод за ямар хүнд халгаатай биш тэгэл сэтгэлийн төвчээр үзэнгаа гаргаал ингээд ууж явж байгаа л ингээд болж бүтэхгүй хүмүүстэй нийлэл ингээд нэг юм гимт хэрэгт орооцолтоо ингээд орсон тийм. Тэнд ороод хүнд их юм бодогддаг юм бэл. Яг нөгөө нэг өөртөөгөө тулж ажиллана гэдэг чинь тэнд гардыг байлээ тий. За одоо би яагаад энд ингээд орчоо. Тэгээд би одоо яг яах ёстой. Би эндээс яаж гарц гаргалгаатай байх вэ? Энэ шудраг орон юм чинь ерөөсөө тэг арчилсан орон хууль дүрмэн яс журмын дагуу байх ёстой. Ингээд бодсон чинь бүх юм эсэргээрээ иргсэн л дээ. Тэгэл ерөөсөө одоо миний сануулах гээд байгаа юм болгоомжлуулах гээд байгаа юм юу гэхлээр Германд хуулийн байгууллага яг тэгж биднээсээ бодож байсан шиг 100% тэгж явдгүй юм байна тийм. Зүгээр өмгөөлөгчл асуудлыг бараг шийдчихдэг юм байна. Тийм. Тэгээд тэр хуулийн процесс бүгд буруу явсан. Тэгээд одоо тэгэл ерөөсөө шүүхийн шийдвэр шал худлаа тэр чигээрээ явсаар хагаад ял авсан. Ял аваад заах ингээ буруу явчлаа ингээд эн чин хууль дүрмтэй орон юм чинь ингээд юу яач зас залруулад ингээд дав залдаад ингэж гэсэн чинь өмгөөлөгч маань надыг худлаа хуураад. Одоо тэгээд шүүхэд ингээд дав залтгад чинь ийм процесс ингээд буруу болсон байна гэд хэлэх ёстой байтал чинь үгүй энэ дээр хэлдэггүй. Энэ зөвхөн ингээд хууль дүрмийн дагуу ингээд шүүх явсан байна уугүй вэ гэдгийг л бичдэг ингэж худлаа хэлээд надад дав заалтах хэрхийг нэг одоо худлаа болгоод худлаа мэдүүлсэн гэсэн үг л тэ. Тэгээд би ингээд дээд шүүхэд ингээд бичихгүй ингээ манай өмгөөлөгч ингээ буруу зүйл бичсэн байна гэд бичсэн чинь яг нөгөө тогтоол нь гарцсан дээд шүүхийн тогтоол ингээд таны
шүүхийн процесс ингээд бүх зүйл ингээд хуулийн дагуу явсан байна. Ингээд та ингээд ялаа идэлнэ. Тухайн үед орчуулагч авч ирсэн үү? Өөрөө шууд харьцаж явж ирсэн үү? Орчуулагч авч ирсэн. Тэгээд ерөөсөө л улаан цайнл юм болцсон л та зүгээр өмгөөлөгч чинь тэгэл уг нь бол ингэж хэлэх байсан юм байлээ л та өмгөөлөг шүүх хурал болж явах процессын донд одоо яг нөгөө нэг ялын дүгнэлт гаргахад ингээд тэд нар чинь ингээд заримдаа ингээд яллагдагч байхгүй тэр нөгөө нэг шүүгчнэр манай өмгөөлөгчтэй ингэж ярилцдаг юм байна л та. Одоо энд нь итгээд байна, энд нь итгэхгүй байна. Чи одоо ингээд энэ яллагдагчтайгаа ингэж ярьсан уу ингээд энэ зөв буруу гэдгийг ярихыг л манай өмгөөлөгч одоо залхуурсан юм уу яац юм бэ? Ерөөсөө юм хэлээгүй. Эсвэл надад тэгээд тэр чигтээ ял өгөөд явуулахыг бодсон юм уу мэд. Тэгээд ингээд ялын тогтвол ингээ гараад гарангууд л би хэлсэн байхгүй. Энэ худлаа байна штэ гэсэн чи. Өө тийм үү яа. За тэгвэл энийг дараагийн өөр шүүхэд хандах ёстой гэж ингэж худлаа хэлээ л. Тэгээд өөрийнхөө бүх бурууг ингээд хаагаад ингэж үл. Тэгээд нөгөө дээд шүүхэд хандахад би энэ хүнийг өмгөөлөхгүйгээд өөрөө яваад очиж байгаа байхгүй. Тэгээд өөр өмгөөлөгч ирсэн. Өөр өмгөөлөгчдөр би гарын үсэг зураагүй байтал тэр өмгөөлөгч над дээр хурж ирэнгүүтлээ шууд. Өө чи ерөөсө Монгол боц. Тэ? Хэрэгээ үлээх хэрэгтэй. Ялынхаа 50% нэтлээ чи Монголхоо явах хэрэгтэй. Тэгэл ерөөсө улаан цай ингэ. Гэхдээ энэ чинь юу биш вэ штэ. Миний өмгөөлөгч биштэй гэдэг ингээ бичсэн жал хизээний нөгөө нэг дээд шүүхийн тогтоол гарцсан. Тэгэл ерөөсө бүх юм юу болчихж байгаа юм. Хэрэгсэхгүй болоод дахиж би нөгөө нэг энэ хэрэгээр дав заалтахын тулд дахиж шинээр өмгөөлөгч улсаас нөгөө нэг өмгөөлөгчийн мөнгө төлөхгүйгээр авахлахаар надад тийм мөнгө байхгүй. Тийм тэгээд ингээ гараад тэгээд ингээд ядаа тэр чигээрээ би за одоо нэг учир нь олдохгүй л гэдэг гэж явсаар хагаад дуусгасан. Тэгээд яг нөгөө нэг шар гоцоод юм билээ. Би 50% суугаад явчих гэж бодсон ч гэсэн бүр заавал учрыг нь олмоор санагдаад ингэж байсараад дуусгаад тэгээд дуусгаад яах вэ? Тэгээд тэр хугацаанд чинь би тэнд чинь спорт хийлээ. Бас тэнд чинь нөгөө өөрийгөө хөгжүүлэх юу бас их явагдана л та. Одоо боломжтой гэх юм уу те. Байнгын хүн 7 хоногт 2 удаа ингээд спорттоор хичээлж болно. Тэнд адилхан бас ажил хийж хөдөлмөрлөж мөнгө төгрөг цалин хөлс олж болно. Тэгээд ер нь өглөөнөөс орчлоо. Өглөөнөөс орой хүртэл ер нь юу хийх вэ? Нэг өдрийн би чам хэлэх гэдэг шүү дээ тий. Хэлээ тэгвэл за өглөөний цаа тэр чинь 4-5 цаг үлээ 6 цаг айгүй их эрт орд юм а тий. Өдрийн 3 болтой. Тэгээд та хүслээр өөрийнхөө хүслээр ажил хийж болно тий. Тэгээд тэнд янз бүрийн л ажил байна. Ингээд тэр хорих байгууллагыг цэвэрлэдэг цэвэрлэгээний ажил хийж болно. Үгүй бол тэр дотроо юм гар урлалын мотор юм хийх, төмрөөр юм хийх. Үгүй бол тэнд нь бас юм хөөрхөн жижиг юм үйлдвэр цех байна те. Тэнд нь ажил. За ингээд ажлууд авах уу эсвэл цалин хөлс гэж бас авах уу? Цалин хөлс төө. Ажиллах болгон цалин хөлс. Гэхдээ мэдээж айгүй цалин баг. Сардаа тэр чи одоо би чинь 5 жилийн өмнө гарч ирсэн хүн шүү дээ. Би тэгэхээр тэр чинь 300 одоо хэд болсон мэдгүй. Тэр тухайн үед 300 гаруй евроны цалин авдаг байсан. Тэрнийхээ 50% би хэрэгжилж болохгүй. 50% би дансандаа хадгалах ёстой заавал. Ягаад гэвэл гарахтаа би мөнгөтэй байх ёстой гэдэг үгний улс тэр ерөөсөө миний дансанд хийгээд юм гэсэн үг. Гарахтаа хэрэглэх. Тэгээд одоо 150 еврогоор би шопинг хийн гэсэн үг. Худалдаа хийн гэсэн үг тий. Тэгэл эндээс чинь хүнсний зүйл худалдаж авна. Өөртөө хэрэгтэй тэр тамхи тариа юу гэдгийг тий тэднүүсийг ингээ худалдаж авдаг. Тэгээд 7 хоногт 2 удаа спорт, өдөртөө 1 цаг одоо гадаа одоо юм талбайд гаргаж ингэж алхуулж чи өөрөө хүссэн спортоо хийж болно тий. Амсгалдаг гэсэн үг юм тийм ээ.
Тийм агаар амьсгалуулна. Тэгээд тэнд галт тогоо гэж байдаг. Тийм тусгай галт тогоо. Тэнд чи хэрвээ цаг аваад өдөр болгон тэнд чи ингээд хоол өөрийнхөө дуртай хоол ундыг хийж болно. Гэхдээ энэ хорих анги чинь хоёр ангилалтай. Нэг нь болохоор open гэж байдаг. Нөгөөх нь болохоор гიშлуусан. Хаалттай нээлттэй гэж байна. Нээлттэй нь ямар хүмүүс хамрагдах вэ гэхлээр нийгэмд аюулгүй гэсэн хүмүүс нь байдаг. Одоо жишээ нь нийгэмд аюулгүй гэхлээр айгүй сонин тэнд нь ямар хүмүүс хамрагдах вэ гэхлээр залингийн хэрэгтэн ч юм уу те. Одоо хүний гимтээхгүй те юу яахгүй гэсэн тийм хүмүүс нь тэнд байна. Чиний байсан газрыг асууж болох уу? Ямар ангиднээс? Миний болохоор гიშлуусан хаалттай байсан юм тийм ээ. Яг тэгэхээр хүн гимтээсэн хэрэгээс. Би яриагийн таслаад жоохон тодорхойлгыг асууя гэж бодож байна. Сонсогчд маань магадгүй гайхчихж магад одоо Германы хуулийн байгууллага буруу ажилласан болоод би одоо ийш нэг орсон юмаа гэдээ ингэж ярьсан тийм. Тэндээс жижигхэн ч гэсэн би хүний бид гар хүрсэн учраас юм тэр үед мэдрэгжсэн үү? Эсвэл өөрийгөө одоо өмгөөлж хамгаалах нь би өөрийгөө хамгаалахын тулд тэр хүнийг одоо гар хүрсэн юм аа гэд тэнд өөрийгөө хамгаалахын тулд бас тэр хүмүүсийг орхиод явах боломж байсан уу? Ерөөсө орхиж явж байгаа л тийм юм дурдсан болохгүй. Тэгэхээр зэрэг би яалтч байхгүй би бүр өөрийгөө хамгаалахаас өөр аргагүй тий. Бүр зугатааж явж байгаа тий. Тиймс. Тэгэхээр тэр хавийн нөгөө тэнд байсан гэрчүүдийн л буруу мэдүүлэг байхгүй. Тэр гэрчүүд нь буруу мэдүүлэхдээ надыг хурлыг гэж буруу мэдүүлээгүй. Зүгээр л өөрсдөө хамгаалаад хамаа намаагүй ярьсан. Тэрэнд л итгэчихсэн. Тэр нь тэгээд би ингээд өмгөөлөгчдөө ингээд тайлбарлаад ингээд шүүх хуралс ингээд ялаа онгуудлаа ингээд тайлбарлаад хэлэнгүүт л ерөөсөө шууд л өөрсдөө хамгаалаад. Ерөөсөө тэрийг би дээд шүүхэд өгсөн л болол тэгэл ингээд за яг гоо тэгээд тэр хүний тухай асууж болох уучлаарай байж байгаа. Тэр хүн одоо эрүүл мэнд байгаа юу? Эрүүл мэнд гэж ерөөсөө инээдэнтэй хамгийн инээдэнтэй нүүн гэж ч одоо хэдэн сарын дараа шүүх хурал дуусаагүй байсан шүү дээ. Тэгэд тэр юм чинь бас л аригдсан шоронд ороод ирдэг бүрнүүдэндээ идгээгүй. Нөгөө нэг салхинд гардаг юу шүү дээ. Тэд нар явж идэх. Тэгээ бит хоёр уулзаад. Тэгээ би хэлсэн. Чи ингээд худлаа хэлсэн байна. Чи одоо ингээд энийг залруулж ирлээ гэсэн. Уг нь хөрх юм трийг ойлгоод гомдлгүй гэж надад гар үсэг зурж өгсөн. Тэгээ трийг шүүхтэр авч хэлцээг хөтэй. Тэгээд тийм юм болсон. Тэгээд би яг юун одоо би юун дээр харамсахгүй байгаа вэ гэдэг бодлоор тэнд үнэхээр бас л их л юм сурдсан билээ өөртөө ажиллах тийм ээ. Ингээл өмнө би ямар хүн байсан бэл би яагаад ингэж үгээд ингээд өөрийнхөө эрүүл мэндэд санаа зовно өдөр болгон спортын ингээл хэл сурна тийм хамгийн гол нь тийм ингээл зурагтаас нөгөө субтайтл дээр нь хадмал дээр нь тавьж байгаа л герман хэл сурна ингээд өөрийгөө арай дээшлүүлсэн юм да гэж л өөрийгөө аминдаа тайвшруулад байгаа байхгүй тийм ингээд өөртөө ажиллаж сурлаа арай л нэг юмыг өөрөөр хардаг боллоо хүн чинь тэгээд ингээд архинд орохоор гэдэг юм уу гэдгийг хүний сэтгэл санаа шал өөрөөр сэтгэж боддог болчдөг юм бэл тээ. Хэрвээ би тэнд ороогүй байсан бол тэр шоронд ороогүй байсан бол би үдээд амьд байхгүйсэн гэж би боддог. Би бүр 2 жил орчим өдөр шөнөгүй арх уужсан байхгүй. Тэгж уужсэн уудаг монгол хүмүүс та хэр таарч байсан? Тухайн үед яг л орчин тэгээд уугаад эхлэхээр яг л тэр хүмүүстэйг л найзлаа явчихж байгаа юм чинь. Монгол хүмүүс үү гадаад хүмүүс үү? Монгол хүмүүс тий. Тийм тэгэл зарим нь үхээл үрэгдээл тийм зарим нь тэгэл баригдах нь баригдаал буцах нь буцаал тэгэл чи бодолтой бүр ингээд би шүн зүрх зогсчих шиг болоод ингээд би дээшээ үсэрч дивхцэж зүрхээ ажиллуулж уудаг байл шүү дээ. Ерөөсөө л ингээд бараг гэрээсэл мөрөөсөл бичээд л ингээд юм байсан. Тэгээд тэнд ороод яг нөгөө юу хүмүүс байдаг л ах л та нөгөө нэг
гэмт хэрэг тэнд илүү сайжруулад ямар гэмт хэрэг хийгээд яаж илүү мөнгө олчих уу гэл ингээд улам гэмт хэрэг судлаад яваад байдаг ч хүмүүс байдаг. Зарим нь бол за ерөөсөө би буруу юм хийсэн байна. Ингээд өөрийгөө энд чадах юмгүй л эрүүл мэндээ сайжруулъя, хил ус сурыг гэл ингээл. Тэндээс гадна их сонирхолтой юм би бас олж мэдлэн тэнд юу гэхээр одоо бид нар чинь ерөөсөө одоо энэ зурагтаар ингээд хараадлан гэхэлэр ерөөсөө Афганистан ууч гэдэг юм уу энэ дайнтай орнууд ер нь цагаач нар л их гэмт хэрэг хийж байгаа юм шиг харагдаад байгаа биз? Би бол тэгж бодохгүй байна. Энэ чинь нийгэм энэ том нийгэмд чинь өөрсдөө хүмүүс ч гэсэндээ өчнөө гэмт хэрэг хийж байгаа шүү дээ. Би бол тэгж бодохгүй байна. Би тэгж боддог байсан байхгүй яа. Тэгэхээр би цагаачин газар амьдэрдэг байсан бодлоо. Чи болохоор цагаачин газар амьдэрж байгаагүй болохоор би тэгж боддог байх. Ер нь гадаадынхан л дандаа гэмт хэрэг хийгээд байдаг юм байна да. Би тэгж боддоггүй. Тэгээд ингээд яваад үзсэн чинь яг цагаач хүмүүс бол тийм айгүй цөөхөн бит юм байлаа. Тийм. Тэгээд ихэнх нь л ерөөсөө дандаа л мэдээч Германы шуурал юм чинь тэгээд герман хүмүүс байдаг юм байлаа. Тэгээд одоо юу гэдгийг хүмүүс хэлдэг штэ. Герман хүмүүс ч айгүй гоё хүмүүс. Герман хүмүүс ингэхгүй тэгэхгүй. Герман хүмүүс залилсан биш. Герман хүн дээрэмчин биш. Герман хүн адлуурчин биш гэдэг чинь тэнд бол эсэргээрэл юм байлээ тий. Ерөөсөө тэнд бол бүх залилан гэмт хэрэг бүгд герман хүмүүс байлээ. Тий. Тэгээ би бас гадаадынх нь бас тэгж хамаагүй цагаач болгоныг тэгж муугаар хэлээд ингээд гэмт хэрэгтэн гэж бодож бас болохгүй юм байна. Ер нь айгүй цөөхөн бит юм байлээ цагаач хүмүүс. Яг хуу гадаад хүмүүс бол тэнд байгаа. Тэднэр нь юу гэхлээр зэрэг голдуу Урмын, Албан, одоо Латв, Литв ч гэдэг юм уу зүүн Европын тий Балканыхан тий Косово, Серб гэсэн эдгээр бол мэдээж нийлэн байгаа. Тэгтээ мэдээж 70-80% нь л Герман үндэстэн байгаа байхгүй. Хинтэн л тэгэл хаатай дээрэм тонол тэгэл алуурчин тэгээд нөгөө нэг герман хүмүүсийн чинь хулгай хийдгүү худлаа хийдгүү гэдэг юм чинь худлаа хийдэг юм байна. Энд чинь байдаг юм байна гэсэн тийм л тавч хэд өдөр өмнө ярьсан байгаа тий хизээ цаг нараа тохироод тэгж ярихад герман орныг л нэг үлгэр тамгийн орн юм шиг ботцсон хүмүүс байд юмаа гэд ярьжсэн. Тэгэхээр өөрөө харин тэгээ ботчод ирсэн юм шүү. Үлгэр тамгийн орн гэж бодоод ирсэн юм шүү. Тий. Ер нь тэгж бодчихсон тий. Ерөөсөө л Монголд байхад л ер нь манай найз нөхөд тэгэл орчин тойрон л тэгж л ярьдаг байсан юм чинь. Тэнд чинь артчлсоор ерөөсөө хууль нь бол яг л хуулиараа явдаг ерөөсөө ингээд бодсон. Ер нь тэгээд би ингээд цагаачин амьдралаар ингээд явж байхад ихэнх Монголоос ирсэн хүмүүстэй ингээд ярилцаад танилцаад ингээд ярихад бол Герман тийм биш үлгүүд. Үгүй үлгүүд. Бүр Германд 10-20 жил болсон хүмүүстэй ч гэсэн хүч тийм байдаг юм уу Германд? Ямар сони юм бэ гэж байгаа. Тэгээд бүр Германы цагдаа нар нь хүртэл маш их хууль зөрчдөг, хулгайч байдаг бид нэр. Нэг өснө бараг дээрэмчд байдаг зарим нь. Тэр нь юун дээр их мэддэгдэхгүй гэхэлэр биднэрт одоо нөгөө Дублингийн уулаар өөр услах буцах цагааш нар байна шүү дээ тий. Үгүй бол нутаг буцах цагааш нар. Тэдний юмыг эсвэл одоо сухтуу хүмүүс нөгөө эрүүлжүүлэгдэнэ гэж ярьдаг шүү дээ тий. Тэр үед хамгийн юм аваад дээрэмдээд ингээд аваад үлдчихдэг. Тэгээд протокол дээр тэрийг нь бичдэггүй гэсэн. Энийг би бүр анх яаж мэдэрсэн гэхлээр 2001 онд ч би нэг удаа Монгол буцсан. Германд. Биш би Германаас юу л буцсан. Денмарк руу буцсан. Тэгэхэд миний тухайн үед 2001 онд ч нэг Alcatel гэж л утсан байсан. Тэрийг авч үлдчихэд бүр цагдаа ерөөсөө өгөхгүй байсаар байгаа. Тэгээд надад буцааж ирсэн. Тэгээд би энийг
анх надыг оруулж иржсэн найзтай хэлжсэн баггүй Европод оруулж иржсэн. Ингээд миний ингээд алкатл гэсэн. Үгүй Германы цагта хизээч тийм юм ирэхгүй. Чиний утсыг тэр Германы цагта тоохчгүй тэдний амьдрал нь хангалуун тэдний тэгдэг эрх зүйтэй ч хүмүүс ишгээд байсан. Чидийн дараа мань өөрөө Европод явж байгаа Монгол утсанд бас утсаа алдсан байл яг цаг дэнэрт тэгээд яг хүний билээ чи чамд ингээд тэгээд тэрнээс хойш тиймэрхүү тохиолдолтой би зөндөө таарсан дөнгөж сая одоо хэдхэн сарын өмнө энд цааж байсан банд ч одоо 400 евро лөө 700 евро тэрнийг юунаас хураалгаал Финланд руу буцахдаа цагдаад нь тэгэл алдчихсан. Өгөхгүй. Би анх удаа сонсож байна. Яг үнэн хэлэхэд. Тийм тэгээд ер нь цагдаа нартай найддаг ш та биднийг хамгаална гэж бодож амьдэрдэг ш тэ аюу их хүн. Би бол анх удаа иймэрхүү байдлууд гардгааг мэдээж хэрэг энэ том гүрэнд тэр дач бас өөрөө хүн байж байгаа тийм ээ. Окей. Бачгаа 20 ингээд орцсон байж энэ цагаачийн одоо статустай байжсэн. Тэгэхээр чиний энд үлдэх тэр магадлал дээр чинь маш мууштай байхгүй шүү. Ер нь бол харин тийм учраас л ер нь өмгөөлөгч байсан, шүүхэнч байсан. Ерөөсөө цагаач хүнтэй бол ер нь бол анги харьцдаг. Чи ерөөсөө Авсландр бол энэ хинч биш гэж анх надад шоронд ороход шоронгийн хүмүүс л хоригдогч нар тэгж ярьдаг л байсан. Би тэгээд итгэдэг байсан байхгүй. Нөгөө л нэг Монголоос ирсэн нөгөө л үгүй Герман бол ерөөсөө хуулийнхаа дагуу хүн ялгдаггүй орн хуулийн чинь маш сайн байж ажил энэ улс орн чинь ингэж хөгжиж байгаа дэвшиж байгаа ингэж боддог л байсан. Тэгэхээр яа гэсэн үг вэ? Чи Германд цагаачаар үлдэх магадлал үлдэх яалтч явахгүй үлдэх надад шанс байхгүй боломж байхгүй болсон гэсэн үг юм уу? Байхгүйсэн гэхдээ надад бол хүн болгон бол адилхан биш дээ. Би ч бас л одоо тэгээд юу гэдэг нь туршлага гэдэг юм уу гэдэг юм надад үлдэх угаасаа шанс байсан. Миний хувьд. Тэрийг би бас яг нөгөө хувийн юутай холбоотой болохоор зэрэг бас яг би ингэсэн юм ийм учраас ингэсэн юм гэдэг ингээд би ч тайлбарлаж чадахгүй тий. Зүгээр ярмааргүй зүйл ярих заавал шаардлагагүй. Ажил хийж байгаа гэж тэгжсэн тий бажгаа ямар ажил хийж байгаа юм бол асууж болох уу? Болно. Би ер нь Европод тэр чигээрэл юунд ажилладаг байсан. Хоолны газар одоо ресторанд ажилладаг байсан. Германд ирээд тэнд ажиллаж байхдаа гэхдээ улам жил ажиллагаар нөгөө хоолны газраас залхдаг ягаад гэвэл дандаа амралтын өдрүүдэд ажилладаг. Тэгээд би үйлдвэрт ажилд орсон ч өстө амрах юм байл л тэр чинь нөгөө нэг ресторантай харьцуулаад бодох юм бол өстө амрах юм байл. Тэгээд тэнд ажиллаж байгаа хүмүүс шантраад л байдаг. Надад бол тэнд шантраад байх тийм асуудал байхгүй. Тэгээд ингээд үйлдвэрт ажилдаг. Тэгээд одоо яг энэ дээр уйлдуулаад ярих гэж байгаа юм уу гэхээр яаж ажлын ирэх авах уу яах вэ гэдгийг бас ярих гэдэг шүү дээ тийм үү юм уу? Зөв аа. Тийм. Ирсэн одоо цагаачийн бүртгэлд орсон хүн болгон шууд ажиллаад эхэлчихдэг юм уу? Эсвэл хугацаа хэрэгтэй байдаг юм уу? Ер нь бол хуулиараа бол 6 сарын дараа ажиллах хэрэг нэгддэг хүн болгон. Тэгэхдээ одоо шинэ ирж байгаа хүмүүс сайн сонсоод аваад одоо чи ажиллах хэрэгтэй болчлаа чи одоо ажиллаарай гэд хинч гоохгүй хинч асуухгүй. Чи өөрөө ажиллаулж чи өөрөө үйлчлдэг чи өөрөө ажиллах эрхийнхээ төлөө тэмцэх ёстой. Тэрийг чи хинтээ хамтрах уу гэхлээр нийгмийн ажилтнтайгаа л социал арбайтартайгаа л хамтрана. Эхлээд өөрөө ажиллаа болох хэрэгтэй. Тэгээд социал арбайтраараа дамжуулаад Авсландр бихордтойгоо холбоо өржиж Авсландр бихордтой чинь чамд ажлын ирэх ёстой. Тэгтээ ажлын ирэх авахын тулд чи заавал өөрийн бичиг баримтаа өгсөн байх ёстой. Хэрвээ бичиг баримт өгөөгүй бол ажлын ирэх гарна гэдэг бодлого. За нэг юмыг
тодруулаад асууя гэж бодож байна. Манайхан эхлээд нэрээ худлаа хэлэх төрсөн онсараа худлаа хэлэх ч юм уу. За жинхэнэ ингээд ажлын гэрээ аваад за би ажил хийх гэсэн юм ажлын зөвшөөрөл олох гэсэн ингээд одоодын иргэдийг хариуцах газар дээр авчид өглөө тийм ээ. Тэгэхээр тэндээс цаашаа ажлын агентлаг руу явуулна тийм ээ. Бүнд байц агентур руу явж буцаад хариу ирлээ. За тэгэхээр агентлаг анханасаа энд болохоор тэгвэл мужи болон өөр гэдэг юм байна. Манай мужид болохоор аусын дээр бохор дээр шууд бас тэр ажлыг шийддэггүй. Цаашаа дамжигдэж, хариу иржээж тэгээд ажил хийж болох юм байна гэсэн шийдэл гардаг. Тэгэхээр хэрвээ тэр хүн анханасаа нэрээ худлаа өгсөн бол эсвэл төрсөн онсроо ч юм уу. Тэгвэл тэгээ худлаа. Тэгвэл ажил хийх ямар ч боломжгүй болчихно гэсэн үг. Боломжгүй тийм. Ягаад гэвэл чи бичиг баримтаа гадаад тоосортой юм уу эсвэл төрсний гэрчлэгээ тийм ээ. Өөрөөгөө ч юм нотолчиж ажлын хэрэгтэй болох хэрэгтэй байхгүй. За тэгвэл дахиад нэг асуудал гарч ирж байна. Манайхан анханасаа нэрээ өгч юм уу? Яагаад тэгэхээр цагаачаар авахгүй гэж магадгүй бид нэг шууд одоо Монгол улс тийм Монгол улс 50 орн гэж тооцогддог учраас инх таймныг сагсан 50 орн гэдэг учраас буцаач нь гэж айсны үүднээс бичиг баримтаа өгөхгүй эсвэл нэрээ худлаа хэлдэг ч юм уу. Анханасаа ийм буруу мэдээлэл өгсөн байла. Гэтэл ажил хийхээ эдийн засгаас сайжруулахгаа ирсэн хүмүүс чинь яахаар байхгүй үнэн одоо бичгээ өгөх болдог. Тэгэхээр тэрэн дээр эргэлзээ за паспортоо өгчхөр миний хинбэ гэдэг маань ингээ батлагдаад тэгээд намайг гарах тэр одоо явцсан маш хурдан гэж айгаад ингээ өгч чадхаа болчихсон. Энэ дээр ер нь хурдан өгөх хэрэгтэй байд юм уу эсвэл боломжтой хандах хэрэгтэй байд юм уу? Энэ цаашаа үлдээ гэж байгаа хүмүүс. Чи яг зөв асуулт асуулаа. Тэгээ надад ч би бас хэлхий гэж бодож байсан. Ингэдэг байхгүй. Яг зүгээр энэ юунд одоо энэ улсаас өгж байгаа тэтгэлэмж шүү дээ. Энд би хангалуун байна. Надад өөр мөнгө хэрэггүй. Би зүгээр энэ улсад байж ажил хийхгүй байж л болоод юм бол нэг бичиг баримт өгөөд ах хэрэггүй. Тэгэл нөгөө нэг улсынхаа нэг 5 цаасыг идэл хоол ундандаа зурцуулал дуусчихна. Ажил хийх хэрэгтэй бол заавал бичиг баримт өгөх хэрэгтэй. Тэгтээ анх энэ систем чи яаж эхэлсэн гэхээр 11 оноос эхлээд байна уу 10 оноос эхлээд ч байна уу Герман юу яаж эхэлсэн баггүй нөгөө Меркель байх үед л нөгөө цагаачдыг ажилуулж үзье гэдэг систем эхэлсэн баггүй. Тэгээд цагаачдыг яаж ажилуулж үзсэн бэ гэхээр зүгээр нэг цагийн нэг 0 70 80 цент ч илүү 1 евро ч илүүтэй нэг тиймэрхүү айгүй бага хөлсөөр хүмүүсийг зүгээр нийгмийн ажил хийл гэж үзсэн. Хог 1 евроны ажил гэж байсан тийм. Тиймэрхүү юм цэвэрлүүлээд ингээд үзсэн чи хүмүүс ажиллаж болохоор юм шиг санагдаад тийм. Бодогдсон байлгүй тийм. Тэгээд 16 оноос ерөөсөө энэ цагаачдыг ажилуулъя гэдэг тэгээд бүгдэнд нь ингээд ажлын эрх өгөхдөө хэрвээ чи аусбилдинг хийх юм уу эсвэл ажил хийсэн нөхцөлд бичиг баримтаа өгөх ёстой. Гэхдээ тийм нөхцөлд ажил хийж байгаа аусбилдинг хийж байгаа нөхцөл таныг буцаахгүй. Тийм Монгол буцаахгүй. Яг тэгэхээр чи энд татвар төлж чинь ажил хийж чинь хөдөлмөрж чинь сурж чинь боловсрож чинь таныг ерөөсөө Монгол буцаахгүй. Тийм учраас чи ажиллажээ гэсэн ийм үндслээр хүмүүсийг ажилуулад эхлэнгүүтэл чи хүмүүс чинь бичиг баримтаа өгөөл ингээд ажиллаад эхэлнэ шүү дээ тий. За аусбилдинг гэдгийг Монголд байгаа хүмүүстэй орчуулж хэлэхээр мэргэжлийн сургуулиуд байж байгаа. Гэтэл одоо яасан гэхлээр зэрэг ерөөсөө ажил хийж байгаа хүмүүсийг ч буцааж байгаа аусбилдинг хийж байгаа хүмүүсийг ч буцааждаг. Ерөөсөө тий одоо нэг өсний юу гэдэг юм те хэлсэн амлалтаас буцсан л гэсэн үг. Ерөөсөө чи ажил хийж байгаа л нэг өдөр ороод хэрэгч чи үүрээр хурж ирэл аваад очиж явчих. Гэхдээ энийг яаж урдчлан мэдгүй гэхлээр юу ч нь багсаа авчихна. Одоо 6 сараар сунгаддаг байсан бичиг чинь тийм ээ 3 сар болдог ч юм уу 2 сар болдог ч юм уу 1 сар болдог ч юм уу 7 хоногч болдог ч юм уу те ийм байдлаар багсахаар бас мэдэгдэж болно. Гэхдээ бас мэддэхгүй ч нэг өдөр шууд хурж ирээ ачиж. Тэгээ хинтэй ч холбоо ойрлохгүй. Тэгээд чинь
чи энэ улсад хэдэн төгрөг төлсөн юу даатгал төлсөн байна тэр мөр тэгэл хамаахгүй. Тэгэл улсаа мэдхгүй бид нар мэдхгүй чи тэрийг Монголдо очисон элчин сайдад дандаад тэр төлсөн даатгал матглаа тэр авдаг байна уу гэдэг ингээд тэрийг авна ч гэж үлгэр нэг өсөндөө анх эрэхтэй бас улсын тэтгэлгээр амьдэрсэн болохоор эсвэл тийш тэр чинь суудагч тий яг үнэн тий тэгэхээр зэрэг буцааж тэнд юу яа боломж бол бас байдаг гэж сонсч байсан. Гэхдээ тэгж хөөцөлтгүүд нь хэд байх нь тийм ээ. Хоёр зүйлийг би тодруулъя гэж бодлоо байж байгаа. Эхнийх дээр ингэж хэлж байсан. За тэгвэл улсаас өгж байгаа тэр мөнгөө кармандайгээ зүгээр идэж явах юм аваад өнөөдөр маргааш өнгөрүүлээд ингээ бэжж олно гэж тэгж байна. Тэгэхээр үнэхээр тэгээ бэжж болж байгаа юу? Эсвэл хууль чангараад зүгээр хүмүүсийг ингээд улсаас мөнгөө зүгээр байлгаж яадаг тийм амархан юм гэж байгаа юу? Ер нь бол тийм л байсан шүү дээ. Ажлыг гарахаас өмнө бүгд өнөөдрийн байгаа байдлыг ярьж байна тийм ээ нөхцөл байдлыг. Тухайн үед 6 жил 8 жил ажиллаж тийм байгаа. Ягаад өнөөдөр ямар вэ? Тэгтээ ер нь бол хэцүү болсон. Ягаад тэгэхээр одоо хэрвээ чиний иргэншил мэддэхгүй нөхцөлд чиний гар хурууны хийгээр элчингээс ч мэдээлэл авчих. Тийм учраас хэдий ч бичиг баримт өгөхгүй нууж байгаа боловч тэгээд ер нь бол одоо гар хурууны хий гэж нэг айхтар юм биш үү? Тэгвэл ууч Монгол улсын иргэн биш үү? Тэр нэг ингээ Монгол улсаач. Эндээс Монгол хүмүүс юугаараа бусад дайнтай орны хүмүүсээс юугаараа ялгаатай гэхлээр зэрэг буц гэхээр нь л хурж ирэл аваад явуул тэгэл за буцах ёстой байна буцчихдаг. Энэнгээр Монгол хүмүүс арай ялгаатай. Бусад орны хүмүүс одоо буцаана гэсэн хүмүүс юм байна шүү дээ. Бараг 40% нь одоо авши мөнгө авсан, буцаа авсан хүмүүсээ 40% нь одоо Монголоос одоо дайнтай орнуудын гэсэн үг тийм ээ. Бусад орнуудын гэсэн. Дайн одоо мэдхгүй өөр яг ямар улсууд байдгийг үлддэг. Тэднэр нь яаж үлддэг вэ гэхээр ямар нэгэн нисгтэр очиж сэлгүүцэл үзүүлдэг. Тийм ээ би буцахгүй ойрлон чарлан юу гэдгийг те эсвэл ингээд юу н тодорхой бус одоо аль улсын иргэн тодорхой бус гэл ингээд ерөөсөө би статистик юу үзэхээр зэрэг авши мөнгө авсан хүмүүсээ 40% нь ингээд үлдчихэд байна гэсэн ийм статистик гарч ирж л тэгэхээр их л эсэргүүцэл хэрэгтэй юм шиг байлаа тий. За албан гаргалтаар ингээд гарах хэвээр хүмүүсийн 40% ингээд үлдчихдэг юм байна гэж ярьж байна. Сайхан нэг маш амжилттай зүйл болсон тийм ээ. Ашафн бүрт Афганистан руу одоо гарах хэвээр гэдэг ингээд заалттай тийм хүн. Хүүхэд том хүн хоёрыг ингээ хүнөөсөн тий. Ингээд эндээс иймэрхүү тохиолдлууд бас үе гараад байгаа учраас одоо бас төр засгаас нэлээд хуулиа чангална гэд нэлээд их ярьслага болж байгаа. Төр засаг солигдчих болохоор байгаа тийм ээ. Утгагүй сонгуул болно шүү дээ. Энэ жил гэх мэтчлэн ер нь хоёлаа ингэж асуу. Нэг талдаа манай хүмүүс өөрсдөө ингээ гадаадад амьдарчаад бусдыгаа ирэх болохоор энд хэцүү байгаа болохгүй нэ гэдэг ингэж яриад байгаа. Өөрсдөө болохоор тэнд ингээд амьдраад ирэхгүй ингээд ингээд жоохон ойлгохгүй гэж магадгүй. Тэгэхээр ямар замыг туулаад зүгээр ингэж асуу. Чиний одоо хамгийн хайртай баг дүү чинь за бажгаахаа би ингээд цагаачаар очиё. Намайг аваач би цагаачаар очие гэд тэгэхээр дүүдээ юу зөвлөх вэ? Дүүгээ тэг давай хөрөөдөр гэл ингээд шууд цагаачаар ингээд оруулаад тийм үү. Тэгвэл ерөөсөө зүгээр сайн газар нутаг үзчихэд яваал гэж хэлнэ тий. Одоо л үлдэх шанс ер нь бараг байхгүй болсон. Ягаад тэгэхээр сая зуулан камд өнгөрсөн зүүн бодлууд намар өглөө бас аллах ус Афганистануудын сая ингээд чиний хэлдэг энэ аллах бол одоо ингээд төр засаг ингээд 2 сард ингээд солигдно. Энэнгээр чинь ингээд нөгөө барууны үзэл баримталтай нөгөө цагаачдын асуудлыг хэцүү болгоно гэсэн намууд нь гарч ирэх өндөр магадaltaй болчихсон. Тэ тэгэхээр одоо Германд үлдэх шанс бол маш бага. Яг үннийг хэлэхэд. Тэгээд
ингэж байгаа. Одоо энэ 100 ирсэн, намар ирсэн хүмүүстэй би ингээд уулзлаа л та. Ерөөсөө 90 сарын дотор бүгднийг буцах нь ирчихэж байна. Одоо тань герман орон хүлээж авахгүй. Шалтгаан нь юу гэхээр дайн дайжин байхгүй. Тэр нь ерөөсөө хуулийн тэдийн тийм үндэслэлээр таныг хүлээж авахгүй герман. Ингээд ерөөсөө ингээд шууд буцаавна. Тэгэхээр яаж яах вэ? Удах уу гэхлээр нөгөө нэг иргэний шүүх гэдэг шүү дээ. Юу лээ? Тэр чинь тэн дээр өмгөөлөгч аваад буцаа авснаас 2-7 хоногийн дотор хугацаа алдчихлаа. Маш олон хүмүүс хугацаа алдчих юм энэ дээр төгөлтэй гэж жаад нэг өмгөөлөгч аавна та гэдэг нөгөө нэг дээд шүүхрүүдэд заалахыг ярьж байна тийм ээ. Тийм. 5 жил хугацаагаа мэддгүй хүмүүс орхич юм би. Тийм. Тэгээд 5 жил хугацаа өнгөрсөн л бол тэгэл хэдэн мянган өмгөөлөгч аваад ч ямар нэмэр байна. Тэгэхээр ер нь ингээд уучлаарай гэж байгаа. Ер нь өнөөдөр хүмүүс хурж ирээд ачиж магадгүй маргааш чичиж магадгүй гэж амьдрах ер нь сэтгэл зүйн хувьд чиний хувьд ямар байсан? Маш хэцүү шүү дээ. Энэ чинь яг л ерөөсөө одоо байгаа буцаан авсан монголчуудын ерөөсөө л юу шүү дээ. Хамгийн бүгшүүртэй гэдэг юм уу 50 биш ерөөсөө л нэг 50 жорог унтаж чадахгүй тийм л асуудал шүү дээ. Тэгэхээр маш амар хэцүү. Тэгэхээр зэрэг шүүхэд хандах хэрэгтэй. Шүүхэд процесс чи явж байгаа нөхцөлд бол ачигдана гэж бол байхгүй тий. Заавал шүүх тэрийг шийдчихэж буцах ёстой. Шүнттэй. Тэгээд одоо ер нь одоо ингэж ярьдаг байсан шүү дээ. Би ингээд ярилцлаган дээр ингэж хэлээд тэгж хэлээд тэгээд би амьдрах хэрэг авсан. Зарим нь болохоор би ингэж хэлснээс болоод би амьдрах хэрэг аваагүй юм байна гэдэг ингээд байдаг. Ерөнхийдөө миний зүгээр ингээд харж үзснээр бол ярилцлага одоо бол одоо юу ч хэлээд яг ямар ч нэмэргүй би зүгээр цагаачлахгүй зүгээр мөнгө олохгүй Монголд амьдрахад хэцүү байна гэд баг хэлсэн баг шудраг. Түүнээс үстэнд улс төр одоо юу гэдгийг хэлмэгдэл гэж хэлээ. Юу ч хэлээд одоо зөвхөн нөгөө дайнгүй орон гэдгээр л ерөөсө буцаадаг болцсон тийм. Ингээд буцаадаг болсон. Тэгээд бажгаа хоёулангийн мань цаг нэлээд одоо төгсөж байна. Тэгэхээр нэг асуулт асууя бодлоо. Энд ингээд удаж байгаа гэдэг жаа тий. Тэгэхээр хүмүүс сая бас шалтгааны сонслоо ингээ 25 жил гадагшаа гарсан мөртлөөсөө энд байнгын оршин суух эрхээ бол аваагүй ингээд явж байгаа юм байна гэд. Тэгэхээр чиний хувьд болохоор хүүхдүүд нь өөр орнуудад ингээ амьдарч байгаа юм тийм ээ. Сайхан ярьсан шивэдэд гэд. Тэгэхээр хүүхдүүд төр очих боломж байт юм уу? Германаас гарч гадны орн руу орох боломж байт юм уу? Тийм. Энд цагаачлж байгаа нөхцөлд бол өөр улс руу явах хэрэг байхгүй тий. Монгол руу явах боломж байгаа юу? Монгол руу явж болно шүү дээ. Тэгэл тэгээд ирэхгүй шүү дээ. Үгүй миний асууж байгаа юм болохоор сайхан бас нэг хууль гараад сайхан гэж одоо 2 жилийн өмнө тэгээд энд удаан хугацаар амьдрах эрхээ авсан цагаачийн статустай мөртлөөсөө тийм хүмүүс Монгол руу явдаг болсон байна гэж сонсогдоод байгаа байхгүй? Тийм. Сая чинь нөгөө нэг юу яасан шүү дээ. Нөгөө нэг 5 жил Германд ямар ч асуудалгүй цагдаагийн асуудалгүй ажиллаж амьдсан хүмүүст юу өгсөн шүү дээ. Айгүй их хэмжээгээр одоо өгч л байгаа тэр нөгөө оршин суух хэрэгтэй. Гэхдээ байнгын оршин суух эрх биш шүү дээ. Тэрийг 2 жилийн одоо тэр нөгөө нэг шанс нь авах талцгээс гэж байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр 2 жил туршилтын маягаар ингээ өгсөн байж байгаа. Энэ 2 жил дотор энэ хүн цаашаа нийгэмших нь үү, ажил хийх нь үү, үнэхээр энэ усаас харьяат биш амьдрах нь үү, ингээд ийм 2 жилийн боломжийг олгож байгаа. Тэрийг ярьж байна. Тийм хүмүүс маань Монгол руугаа одоо ингээ буцаад ирдэг болсон байна. Тэрнээс 8 жил гэртээ очисонгүй, 6 жил гэртээ очисонгүй, 10 жил ээжигээ харсангүй гэсэн хүмүүстэй таарж исэн. Бид 20 хэдэн жил хараагүй явуулчихлаа шүү дээ тий. Чамаг одоо 20 ангид орсон байхад гэрийнхэн тэр асуудлыг мэдсэн үү? Гэрийнхэн мэдсэн л дээ тий. Тэгэл тий.
Тэгээд угаасаа тухайн үед ямар найз нөхдүүдтэй байлаа тийм биз дээ. Би эргэж ирэхгүй бол байх үстэй. Тийм тэгэл шүтээ зугаал. За ямар ч талаас энд тэгэл спортоо хийгээл хилээ суурал. Тэгтэл хүнд итгэл байгаль гэдэг юм билээ. Бүр гарan гартал. За одоо нэг ингээд энд хандуул болчихгоо, тэрэнд хандуул болчихгоо. Хугацаанаас өмнө бол ингэчих болоо гэл. Тэгтэл ер нь бол худлаа л. За тэгээд хүн болгонд төсөл мөрөөдөл байдаг тийм ээ. Тэгэхээр чиний ер нь хамгийн ингээ бодож ирсэн гадны орныг зорж одоо 99 онд маш залуудаа ингээд гараад ирсэн. Тэр хүсэж мөрөөдөж ирсэн зүйлүүдээс нь мэдээж биелсэн тийм зүйлүүд бас байгаа ах гэж бодож байна. Тийм зүйлээс нь хуваалцаад хоёлоо арай нэг жоохон сайхан мэдээгээр хоёлоо дугаараа гэлэг юм яриад. Би анх нэг яг ирснийхаа дараа анх тийшээ Монголоос гарахтаа бол ерөөсөө тэнд хараар ажил байдаг тийм ээ. Ерөөсөө л ингээл хараар ажлыг л мөнгө олчих юм л бодож тийм л мөрөөдөж ирж байгаа юм чинь тийм. Тэгээд тэр маань тэгээд тухайн үед ерөөсөө тийм ажиллах эрх мэрх байдагчгүй байсан. Яг Швед нэгэд Норвегид ажиллах байсан тийм. Тэгээд тэр үед нь би Швед Норвегид Финландд байсан тийм. Тэгээд сүүлдээ Англид очсон, англич сүүлдээ явандаа чангарсан. Ингээд хүмүүсийг ингээд хараад ахлаар тухайн үед 2000 оны ихээр ингээд герман хүнтэй суудсан хүмүүс ч юм уу одоо яадаг ч юм уу Германы иргэншилдэг болсон хүмүүсийг хараад айгүй хатаархдаг байсан тийм. Яаж ингэж Германы иргэн болдог вэ? За тэр Германы иргэн болсон хүмүүс бол бүр том шүү дээ тийм. Ерөөсөө тийм. Бараг бол хүнтэй харьцдаг тийм л үе байсан. Одоо тэрийг бодох юм бол ерөөсөө ингээд бүхэл юм чөлөөтэй болсон. Тэгээд нөгөө хөв заяатайгаа эвлэрнэ гэдэг шиг тэгээд нэг айхтар одоо Германы иргэн болно гэдэг тэр хүсэл мөрөөдлөө болол ерөөсөө өргөсөн. Одоо ерөөсөө л миний бодох юм удахгүй тэгэл Монголдо очиж нөгөө чиний саяны ярилцлага ихтэй нөгөө ирхчлээ хаана байна гэдэг шиг тэгэл эх орондоо л очиж одоо ясаа тавина гэж бодлоо хэлэхгүй зүгээр тэгч болоочгүй угаас тий зүгээр тэнцэнэ очиж эзэн юм шиг амьдрах шиг л ирхчлээ гэж байхгүй байна да ер нь бол тий тийм л бодогдож байна. Санаа бодлогын зүг рүү чиглэлцэн явж байгаа юм ба шүү дээ. Тэгсэн. Одоо бол хүүхдүүд томорчлоо миний ашиг хэрэгч гэж тэднэрт гарсангүй яг болчихвол гэл ингээл харсан байдалтай байлаа тэгээ болсон ч тэгэл одоо ингээд нутгийн зүг хөлгийн жамтаа залхад нэг айхтар юу яагаад ах юм алгаа хорогдож ирээд ингээд ах юм алах тий. Нэг одоо энд тэртээ тэргүй би ч одоо ярьлаа шүү дээ ингээд зөндөө ингээд Европыг үзлээ байл. Одоо би тэгээд юу үзнэ гişin тийм үстэй бүгдийг л харлаа шүү дээ. Бүгд л амьдралыг нь харлаа шүү дээ. Нэг манай найзууд хэлдэг нэг ногоон паспорттой юм шиг л явах юм аа чи гэдэг шиг л тэгж явсан. Тэгтээ сүүлийн 10 жил бол өстө Германаас гарааг тий. Яг л Швейцарт очиж нэг амарсан юм байна. Та чинь сайхан гарч болохгүй гэж яриадсан биш үү? Гадаад руу явж байгаа. Тэр чинь хулгаар гарсан Швейцарт. Ингээ барьчихж байгаа юм да. За бажгаа чи тэгээд Герман, Швед, Финланд, Нидерланд, Англи, Ирланд, Норвег гэл ингээ 7 орнууд руу явсан байж. Ер нь чиний хувьд арай нэг ээлтэй чамд арай нэг дотн болсон ямар орон санагддаг вэ? Яг үнэ. Тийм. Наад чи айгу гоё асуулт. Би анх ингээл хамгийн анхны миний цагаачлсан орн чинь ингээд Денмарк орн надад айгу гоё санагддаг байсан. Тэгэл ингээл Ирланд, Англи гэл ингээд тэгтэл ер нь надад ягаад ч мэдэхгүй. Ерөөсө Герман ирээл нэг жоохон байх хугацаанд Герман л надад таалагддаг. Одоо ингээд бүгдийг нь ингээд харьцуулаад бодоход бол надад бол хамгийн
гоё Герман. Газар зүүн геополитикийн хувьд ч гэсэн одоо цагаачтыгээд дэмжиж байгаа хувьд ч гэдэг юм уу нөхцөл байдал ажил төрөл ерөөсө бүхэл юм надад Герман л илүү санагдчихэв. Герман одоо бусад газар руу явчихаар мэдхгүй нэг л өмнө байсан ч гэсэн хэдий өмнө эдээшцэд ингэ байсан ч гэсэн надад Герман орн бүхэл юмн дээр арай л агуу гүрнэ гэдэг нь угаасаа мэдхий бүх юм эрхчлөлттэй тийм. Гэхдээ бүгдийг хууль ёсны дагуу гэж бодож андуурч гэмт хэрэгтэл орооцолдохгүй болов л шүү дээ тийм. Яг тэрнийг хууль ёсныхаа дагуу та ингээд амьдраад ингээд явах юм бол тэр нөгөө нэг янз бүрийн хууль бус юг та мэдрэхгүй гоё ажиллаж амьдраад авах. Нэг жоох ингээд халтраад ингээд явах юм бол Герман хэцүү шүү. Тэгж амар давж гардаг тийм амархан орн бол бас биш тийм. Одоо тэгэхээр нөгөө нэг хатуудаа хатуу зөөлөнд зөөлөө орно л гэсэн үг байна. За ингээд маш олон жилийн туршлагатай байж байгаа ингээд өөрийнхөө амьдралаас цагаачтын амьдралын зах цухаас нь ингээд бид нарт сонирхолж ярьлаа. Тэгээд бас хүмүүст наашаа ирээ гэж бодож байгаа хүмүүст анхаарал болсон. Эсвэл заримд нь сургамж болсон, заримд нь мэдээж хэрэг хүн амьдралаа дэвшүүлэгээ гарч байгаа ч тэр хүний эрх тийм ээ. Гэхдээ бас энд ирсэн хүмүүс маань ямар шиг байдалтай байж байгаа хүн болгоны зам өөр тийм ээ. Яг бүгдээрээ байж байгаа шиг амьдраад явж байгаа гэж бас хэлэхгүй тийм. Нэг үндийг харж чадахгүй шүү дээ. Тийм болохоор хүний явж байгаа замналууд нь ингээд өөр ямар ч хэсэн жижигхэн хэмжээний дүр зураг хоёлоо өгсөн бах гэж бодож чинь тэгээд ярьслага өгсөн байж байгаадаа маш их баярлалаа. Тэгээд нэг юм анхааруулъя. Яг үнэ. Хүүхдтэй хүмүүс энд арай үлдэх илүү шанстай байгаа шүү дээ. Хүүхдтэй хүмүүсийг буцаах нь ганц бие хүмүүсийг буцааснаас арай цөөхөн баг. Бүр огт буцаахгүй гэсэн үг бол бас биш. Гэхдээ магадлал өндөр. Тэрийг нь би нийгмийн байдалд юу яаж дүгнэж нүг гэхээр мэдээж Герман орн их ирээдүг хардаг, алсыг хардаг хараад байна шүү дээ. Тэгэхээр энд одоо төрж өсдөг ч юм уу тийм хүүхдүүд мэдээж Германд ирээдүйн одоо авч явах татвар төлөгчл болж тийм биз дээ. Нийгмийн авч явах цалин үе. Нийгэм шиг амархан нийгэм шинтэй ингээд юу яана гэдэг утгаараа энэ хүүхдүүд тэгээд ч бас энд ингээд хэдэн жил амьдэрсэн хүүхдүүд чинь нутаг буцахаар зэрэг хүүхдүүдийн тэр нийгэмшилд яаж тэр хүүхдүүдийн сэтгэл санаанд нөлөөлөх вэ? Энэ эднүсийг эднэр бас айхтар тооцоолдог юм шиг санагдсан. Тэгэхээр хүүхдтэй хүмүүсийг бас нэг айхтар учиргүй буцаагаад байх нь баг. Тэрнээс гадна бас яг өвчин зовлонд бүр тийм яалт явахгүй эмчилгээнд орсон тийм хүмүүсийг бас буцаах нь бас баг. Монголд тэр эмчилгээ нь байхгүй гэсэн үнэхээр за яг байсан ч байсан ч байж болно. Мөнгөгүй байж болно шүү дээ. Эмчилүүлж чадахгүй байж болно шүү дээ. Тэгэхээр эднүсийг бас ингээд мэдчих хэрэгтэй. Гэхдээ өөрөөсөө бацгаач хэлэхдээ өөрөөсөө хүүхдтэй хүн тэнд буцаадгүй гэж чинь өвчтөн буцаадгүй гэж чинь жилж бас болохгүй шүү дээ. Ерөөсөө айгу нэг дийлэнх юмыг л би яриад масаараа тэ ерөнхийдөө нэг тийм юутай л гэдгийг юм тэ. Түүнээс биш зүгээр ажиллаж байгаа хүмүүсийг ч буцаач чадсан зүгээр гэмт хэрэгт орооцолдоогүй зүгээр байгаа хүмүүсийг ч буцаач чадсан. Хүүхдтэй хүмүүсийг ч буцааж байгаа сурагтай. Гэхдээ хамаагүй баг тийм. Ганц хүмүүсийг бодох юм бол арай. За ерөнхийдөө тиймэрхүү л байна да. Тэгээд яг хөө шинээр ирж байгаа хүмүүс тэгээд хөл алдж байгаа над шиг юм хүмүүс байвал тэгэл одоо ямар шоронд ороод ухаан суугаараа гэлтэй шүү дээ. Тийм үстэй тэгээд ер нь бол өөртөө хяналттай байж ингээд нэг халтрах юм бол тэгэл ер нь тийшээ орвол тэгэл шууд Монгол руу л ёо шүү тийм учраас маш боломжтой хандаж өстөл нөгөө хуулийнхын дагуу л явж исэн дээр Германд хуулийнхын дагуу явжлээч л ер нь
цаашаа үйл тавина уу гэж шээ. Тэгээд тэгж хүмүүс бас их бичдэг хараар Германд ажиллаж амьдрах юм. Хараар гэж ер нь одоо баг байхгүй болчихсон. Хараар ажил ягаад гэвэл зөв өөрөө тийм асуудалд орё гэж бодохгүй тийм ээ маш нарийн хуйлтай учраас энэ зүүн Европын зөндөө ажилгүй хямдхан ажилчид ороод ирсэн баг. Заавал хараар ажиллуулаад тахт бид нар шаардлага. За маш их баярлалаа. Тэгээ өнөөдрийн дүр зургаас ингэж байж байгаа маань нэлээд дэлгэрэнгүй яриад өглөө тэгээд маш их баярлалаа. Сонсогчд маань бас тодорхой хэмжээний сонирхож байсан хүмүүс ингэ мэдээлэл авсан байх гэж бодож байна. Цагааштай талаар бажгаадаа маш их баярлалаа. Тэгээд чиний өмнөөс ч гэсэн хүсэж мөрөдөж байгаа одоо Монголынхон эрхчлөө гэдлээд их орондоо сууж авах нэгэн сайхан өдрийг чамд асуусъя. Тэгээд Монголын маань нэг хүн ч гэсэндээ нутгийн зөв хөлгийн жолоод залхаар баярладаг нэг юм хөтлөгч хүн байж гэн. Тэгээд өөрөө бас явахгүй байгаад байна шүү дээ. Залуу үеийн маань бас сургууль солио төгсөөд буцаж байна гэхээр их баярлалтай шүү дээ. Их оронд маань бас ажлын хүч дутагдaltaй байгаа тийм ээ. Их хөгжиж явж байгаа орн шүү дээ. Бас хийх юм их байж гэн. За тэгээ маш их баярлалаа байж байгаа. Баярлалаа. Тэрийг болгоно. Тэгээ би тийм эрдэмтэн доктор тийм мундаг хүн биш. Зүгээр л хин нэгэнд тустай болоо, дэмтэй болоо, бас нэг ойлголттой болоо гэж өөрийнхөө үзсэн харсан нэг л ярьж байгаа гэдгийг үзэгчд нь сонсогчд нь тэгээд ойлгох байл тийм ээ. За баярлалаа зэндээ. За маш их баярлалаа. Тэгээ оройгоо сайхан өнгөрүүлээрэй. Баяр таа. Сонсогчд маань бас баяр таа.